талаар мэдээлэл өгье. Ил авиалбарын өгүүлэх эрхтний хувьд хилний үзүүр дээд үүдэн шүдний ард байлж агаарын урсгал хажуугийн шүднүүдийн засраар гадагш чиглэлтэй гарна. Ил авиалбар хилний үзүүр дээд шүдний ард шүргэж байсан болвол ил авиалбарын хувьд хилний үзүүр дээд үүдэн шүдний ард байралтай түүшинд шүргэж агаарын урсгал хилний хоёр хажуугаар хажуугийн шүдний засраар гадагш гарна. Түүш гэдэг нь дээд үүдэн шүдний ард байрлах төвгөр хэсгийг түүш гэж нэрлэнэ. Аливаа авиаг дуудахын тулд өгүүлэх эрхтний байрлалыг сайн мэдэж явах шаардлагатай. Ил авиаг буруу дуудах хэд хэдэн шалтгаан бий. Хэдний хоёр хажуу тал нь дээд араанд хүрч агаарын урсгал гадагших засар агаарын урсгал хуримслагдсанаас болж дээд авиа болж сонсогдно. Хилний хажуу талууд дээд үүдэн шүдэнд хүрч зөөлөн тагнаад шүргэн агаарын урсгал хамрын хөндийгөөр гарч энэ авиагаар хилэгддэг. Хилний үзүүр хит хойшоогоо татагдсанаас болж бас буруу сонсогддог. Ир авиаг буруу дуудах хэд хэдэн шалтгаанууд байна. Ир авиаг гаргахын тулд хилний үзүүр тагнаад хурдамж ирдэг. Хэрвээ хилний булчин цол хөгцсөн байвал энэ хөдөлгөөнийг хийж чаддаг. Хилний үзүүрийг дээш өргөж чаддаггүйгээс ир авиа бас гарахгүй тохиолдол байдаг. Ир авиаг хийхийн тулд агаарын хүчтэй тогтвортой гаргах шаардлагатай байдаг. Зохиосон Монгол цомын хэрэг дүүс сонссон чинь энэ нийл чихний налцтай сонсохгүй юм. Жоо бүсгүнүүдэд хэлж байгаа юм шүү тий. Харин Монгол гэсэн чинь Монгол эвгүй үйлдэх нийл би ерөөс ойлгож өгдөг юм. Харин тийм ээ. Чи сонсдоо. Монгол цэвэн хэрвээ сэлдэ амтаг гэсэн идэж үзэх юмасаа. Саний охины дуулаад байгаа дуу хүн болгоно л монгол руу гэж хэлчихжээ. Харин тийм Японы цагаан толгойд ил хэсэг байхгүй болохоор монгол руу гэд байгаа ш. Тэгээд монголчууд мэдхгүй монгол руу гэж шүү тэгээд юм тийм. Монгол хэл нь 7 гишгтэй. Харин Японы хэл нь 5 гишгтэй. Авиалбарын хувьд монгол хэл 52 авиалбартай бол Японы 25 авиалбартай. Үеийн бүтцийн хувьд монгол хэл их шиг гэгүүлэгч, гэгүүлэгч бишэг, гэгүүлэгч 3 гэгүүлэгч дараалан орж болдог. Харин Японы хэлэнд гэгүүлэгч их шиг бүтцтэй байдаг. Дээрх жишээнээс авч үзвэл дуртай гэдэг үг нь гэгүүлэгчийн бүтэцтэй байна. Харин Японы хэлэнд дуртай гэж гэгүүлэгч ишгийн бүтэцтэй бичигдэнэ. Харин түүнийг дусуутай гэж дуудаж байна. Энэ нь эрийг эсээр сэлгэж хэлж байгаамаа. Монгол хэлний ир авиалбар нь хатуу дуудагддаг бөгөөд 2-3 удаа түүшинд чичирдэг. Харин Японы хэлэнд ганц ир авиалбар хэл байдаггүй ихшээр амилдаг. Зөөлөн дуудагдаж нэг удаа түүшинд шүргэнэ. Монгол хүнд ир авиалбаргүй дуугарлан сул сонсогдоод тустай гэж буруу хэлж байна гэж ойлгогдож байгаа ч энэ нь алдаа биш. Харин Японы хэлний өөрийнх нь онцлог юм аа. Хүнээ зэн яг ингэж хэлдэг юм бол харин санаас удаад энэ тийм шууд ийм баймтаас гэдэг ш. Тэгээ уг нь ийм баймтаас гэж хэлэх ёстой. Ийм баймтаас гэж шууд гэж хэлдэг. Миний сонсноор Японы хэлний ир хэл авиа нөгөө монгол хэл ингээд байдаг шиг ингээд айгуу сайн тод сонсогддог гэсэн. Тийм үү? Монгол хэлэнд ир авиалбарын араас эми авиалбар орвол сул сонсогдох гэсэн үг юм болов уу? Чи хэлээд үсттэй. Баримт. Нэрээ ийм авиалбар бараг сонсогдохгүй юм биш. Тийм. Тэгэхээр нөгөө японочууд шууд нөгөө бентас гэдэг юм байна. Тийм юм ээ. Нэг чакалаа манай монгол хэлний хайр монгол хэлийг гаргасан байх. Сонссон айгуу гоё хэлж үг хэлэх юм гэлээ. Бид сайн билээ. Монгол гэдэг үг монгол хэл айгуу гоё. 많이 희스바이사 뭔가 두이반 새롭게 암때 yeah